Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Завхан аймгийн нэгэн сумын төвийн холбоочин Оюума гэдэг хүүхний гэр бүлд тохиолдсон энэ явдлын тухай нутгийнх нь өдгөө шивэр авир хийдэг гинэ. Оюума ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд эхэн түүнийг нүдний цэцгийн мэд бөөцөөлөн оровч гарвч хамт явдаг байж. Газар дээрх ганц охин нь болохоор ийхүү амь тавьдаг байсан нь ойлгомжтой. Гэвч үүний цаана маш нарийн учир байсныг тэр бүр хүн мэддэггүй байв. Оюумагийн ээж Нансал хүнтэй суугаад 5 жил болсны эцэст дараалан 3 хүү төрүүлсэн ч хүүхдүүд нь ой хүрэх үедээ гэнэт өнгөрчдөг байжээ. Тиймээс Нансал ихэд сэтгэлээр унан жил хэртэй эмнэлэг сагсны эцэст нөхөр нь алс 100 хязгаарын аймаг Дорнод руу авч явсан байна. Энэ нь ч учиртай байсан бол л да. Юу гэвэл Нанслын нөхрийн тал их харамч хахир улс байж. Тиймээс 20 жилийн өмнө Нанслын нөхрийг жаахан хүүхэд байхад гэрт нь орж ирсэн нэгэн Даяанч ламыг аягны амсар зуулгалгүй хөөж нөгөө лам ихэд уурсан гомдож байсан юмсан ч. Үүнийг мэдэх нутгийн настайчууд Нанслын нөхөрт танайд хүүхэд тогтохгүй байгаа нь учиртай шүү. Танай удмынхан харамч нарийнаараа алдартай чи өөрөө мэднэ. 20 жилийн өмнө жигтэйхэн хүйтэн өдөр нэг Даяанч лам танай хотонд ирж яг танай гэрт ороход аавч. Энд тэнхийн тэрмэл ламд өгөх хоол цай байхгүй. Өөр айлд оч гээд хөөгд гаргасан юм гэдэг. Энэ үгэнд гомдож шарлагсан ламтан танайхан 3 үедээ намайг санаж явах болно хараарай гэж хэлээд хаалх саван гарсан гэдгээ хэмээн ярьсан юмсан ч. Үүнийг сонссон Нанслын нөхөр итгэж сүйд болоогүй чи ямиг яаж мэдэх вэ гэх үүднээс ээжээсээ там том асуувал ээж нэглээд нас дээр гарч мөнгөнөө болсон би яаж мэдэх вэ гэд халгаахгүй байсан боловч хэд хоногийн дараа хүүгээ дуудав. Нэг тийм юм болох нь болсон юм шүү. Ээжний тухай санах ихч хүсдэггүй юм. Гэвч нэгэнт үеийн үрийг яах билээ. Тэр лам өөрөө их хэгжин хүн байсан. Дуугийнхэн орж ирээд ч гарахгүй манайхыг харамч хахираар нь дуудаж аавын чинь дургүй хүргэсэн юм. Тэр ламын зүүн хазар дээр том харминг байсныг би сайн харж билээ. Лам манайхаас явсан хорой нар жаргахын алдтай гэрийн тоонон дээгүр том хар шувуу эргэлдэж байгаад гэр дээр нэг юм унахчих шиг болсон. Бид хоёр ч гараад хартал гэр дээр нялх хүүхдийн дайны жижигхэн битүү ус ноос болсон ард зайсан муухай амтан тийчгэн хэвдэж байх шиг үзэгдсэн. Би үхтлээ хайж айл амтныхаа хүмүүсийг дуудаад бөө юм болсон. Гэтэл хүмүүс ирээд үзэхэд нөгөө амтан зүгээр л даавуунд боосон сүрэл болчихсон нэг юм байсан юм. Гэхдээ тэр зүйлийг аавч нь лосол гэдэг ламын хамт болж далд оруулсан да. Бас энэ явдлаас хойш төдийл удалгүй дөнгөж ойндоо хүүрч байсан чиний дүү тоон руу гарч орилж байгаад л шилэн татаад тэр чигээрээ явчихсан юм шүү дээ. Гээд хингэнтэл уйлсан аж. Учир явдлыг нэггүй мэдсэн Нанслын нөхөр ном гүрэм хийдэг гэх ганц 2 хүнтэй уулзсан боловч цаадуул нь олигтой мэдэхгүй шинжтэй байж. Тиймээс ирж сурсаар Дорнодын бөөгийн сургийг гаргасан тэр байжээ. Нансал нөхрийн хамт хэдэн өдөр ирж сурч явсны эцэст бөөгийн дотшиж үзүүлэн арга засал хийж өгөөч гэж гуйхад танайд нүүрлсэн энийг хараалыг би буцааж чадахгүй. Яаж игээд хүний ам аваад л байна. Харин танайд өр хүүхэд тогтох талаас арга засал хий. Танайд шинэ хүн ирсний дараа та хоёрын хэн нэг нь үхэж таарах вэ? Үүнийг л лав би засаж дийлэхгүй. Хатуу тарны номд нэвтэрсэн ламын хүчтэй хараалыг даян дээрхийн ганц нэг бөө хариулж магадгүй гэсэн аж. Түүнээс хойш 1 жил өнгөрөхөд Оюума төрсөн юмсан жээ. Гэвч Нанслын нөхөр орхиноо 3 ой хүрсэн жил наадам тараад айл хийсэн архитаж яваад мориндоо чирэгдэж өгсөн гэдэг. Тэр цагаас хойш хөөрхийн Нансал авгай
Ганц охиноо алдчих вэ хэмээн хавийн амтныг хардаж сэрдэж явдаг болсон юмсан ч. Ээжийнхээ энэ байдлаас болсон ч юм уу. Оюумаа удтал ганцаараа явсны эцэст 30 шахсан хойноо нутгийнхаа залуутай нэг гэрт орсон бөгөөд дараа жил нь хүүтэй болжээ. Энэ үед Нансал авгаа байнгын айдас түгшүүрт автах болж зээ хүүгээ охин хүргэн хоёроос оож харамлах шахдаг болсон байна. Гэвч азар хүү элдв өвчин зовлон ээрэлгүй 10 нас хүрчээ. Харин энэ хооронд оюумаа дахин хүүхэд олсонгүй. Нөхөр нь хаяа нэг арх болгосон үедээ танай аавын талын хийсэн уйллаа. Бидний ганц хүүтэй болгол. Хүүхэд бужигнаж байхад би дуртай гих мэтэр үг хаях боловч эвдээ найртай амьдарцгааж байж. Гэтэл хүүн 15 хүрсэн жилээ. Ээжээ би лам болмоор байна. Та намайг хийдэд суулгаад өгөөч гэж гуйх болов. Энэ үгийг сонсоод оюумаа ач тэр нөхөр өнч тэр дургүйцэж сүйд болсонгүй. Харин ээж нь ихэд сандарч ганц хүүчин лам болно гэж зүтгэхэд байгаа нь буруу шүү. Бэтгий лам болго. Нөгөө муухай ламын хараалаас болж байгаа байх гээд байсан тул хүүгээ лам болгох гэж төвдсөнгүй. Тэгтэлч хүүн хичээл номдоо явхаас хойргошин савл хийвэл сумын төвийн хойхон баригдсан шинэ хийд рүү гүйгээд байдаг болжээ. Ингээд арга буюу сургуулаас нь гаргаж хийдэд суулгахтал сүрхий уншлагатай лам болох шинжтэй болсон байна. 2 жил гэртээ нутгийнхаа хийдэд шавлаад байхад нь багш нь ээж автай нуулзан хүүгээ хот руу явуулж илүү номтой ламд шав оруул гэж зөвлөсөн юмсан чи. Гэтэл оюумаагийн нөхөр энэ цагаас хойш савл хийвэл уурсан. Миний удам судар ингээд тасарлаа. Энэ хүүхэд ламын мөр хөөх юм бол эхнэр авахгүй гэсэн үг. Танай аавын талынхны лай ланчиг гэж загнаад амар заяа үзүүлэхэ байж. Тиймээс оюумаа хүүгээ янз бүрээр ятхан лам битгий болгож гуйсан ч хүүн тас зөрсөөр нэг л өдөр нууцаар хот руу явчихсан байжээ. Энэ явдал оюумаагийн ээжийн сэтгэлийг үнэхээр зовоосон байна. Тэр өдөр шөнөгүй майн мэгзэм уншиж хүүгийн маань заяа буян дитгээсэ сайн сайхан явуулаасаа гэж залбирч байсан ч тугмудалгүй харуулсалт мэдээ ирж энэ гэрийн 3 хүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн ажээ. Оюумаа нэг өглөө ажил дээр иртэл аимшигт мэдээ түүнийг угтан авсан байна. Танай хүү хүнд хутгал уулан нас барсан тул яарал дээр нүү гэсэн цахилгаан аваад ухаан алдсан оюумаа хотод яаж ирснээ ч мэдсэнгүй. Дэндүн ухаантай явсаар ажил явдлыг нь гүйцээгээд нутаг буцах гэж байхад нь хүүгийнх нь багш гих лам түүнтэй аминчлан уулзч мөрлөө чи насны тоо гүйцсэн гэж нууц содорт бичсэн байна. Та нар хүнд хорлогдлоо гэж шаналж байж мэдэх юм. Гэвч энэ насан дээр хүний гарт амиа алдах тавилантай байж. Та майханд хийсэн хараал энэ хүүгээр чинь дуусах ёстой юм байна гэсэн гэдэг. Нэрэж бодоод байх нэ. Даянч ламын хараал 3 үеийг нь дамжаад дууссан байж. Хамгийн харамсалтай нь энэ гэрийн гал голомт тэр чигээрээ тасарчээ. Таньж мэдэхгүй хүнтэй үгсрэх, элдв янзаар хэлэх хөөх тухаас болгоомжиж байхыг энэ явдал харуулж буй юм. Хүнийг гадна байгаа байдлаар нь үнэлж харцсан гэдэг туйлын буруу юм аа. Навтас нөмөрсөн гуйланчны дүрээр үзэгдсэн бурхныг танилгүй хөөж туулсан нэгэн хааны тухай энэтхэгийн эртний үлгэрт үг үлдэг бил. Нэгэн бардам хаан ордонд нь орж ирсэн ноорхоо хувцастай гуйланчийг дорд үзэн хөөлөгтөл өнөөх гуйланчийн нөмөрсөн навтас тэр даруй туяа сацруулан орхимж болон хувирсан гэдэг бөгөөд харин тэрхүү орхимжийг нөмөрсөн ирнэ Шива бурхан байсан гэдэг. Бурхан молгүй хаант авах эдхийн дон шүглсэн чиний бэлгийн нүд сохорчи. Чи маргааш үхэрт мөргүүлж үхэх болно гэд гармагц. Өөхтөл айсан хаан тэр даруй ордныхоо дээвэр дээр гарч суугаад бүтэн шүн өдрийг өнгөрөөсөн гэдэг. Харин үхэн гэсэн тэр өдрийн оройн нь нар жаргахын алдт. За бич үхэрт мөргүүлж үхтэх нь худал боллоо. Өдөрч дууслаа. Үхэрч мөргсөнгүй гэд буух гэтэл чихэн учиргүй загтансан учир бяцхан жижлүүр гарган ухаж байгаад хэнгэргээ цоолон үхсэн гэдгээ. Тэрбэр тэрхүү жижлүүрийг үхрийн эврээр хийснийг мэдээгүй байсан хэмээн үлгэрт гардаг билээ. Чихэна
Энэ явдал Налайхын түүхийн эдийн зах дээр махны чэнж хийдэг Мөнх бат гэгчээр өөрт тохиолдсон явдлын тухай ярьсныг сэрүүлж байна. Бэуг навц засварын заводод 20 гаруй жил ажилласан мэргэжлийн тоогөрчин хүн байгаа юм. Гэвч хэдэн жилийн өмнө нэг л өдөр орон тооны цамхатгалаар ажилласаа галагдсан. Ийм болон чинээ санаагүй учраа хэд хоног гэрийн мухар сахил. Сүүлдээ өөртөө гутраад ганц нэг найз нөхөдтэйгөө уулзаж арх дарсны бөглөө мулталсан шиг цаг нөхцөж эхэлвэ. Тэгтэл нэг өдөр хар баг ийм найз Нямдава намайг сурсаар ирвэ. Удаан уулзаагүй найзыгаа харсан бэж хөл газар хүрэхгүй баярлаж хоолцоо арх дарс сүгнэн хэрдэл хөөрцгөл. Гэтэл найз маань намайг ажиглаж байснаа чи юу н архинд нэлийн дуртай болж байгаамаа да. Ингэж болохгүй. Надтай хамтарч махны 8 хийгэж их ашигтай унт сайтай шүү. Эхнэртэй жижиглэнгийн лангуу олж өгöd өөрөө надтай хамт мах бөөнд гэв. Энэ үгийг сонсоод би эхлээд эргэлзлээ. Ёон түрүүн арилжаа 8 хийж үзээгүй над шиг хүн бардаг болвоо да гэж бодогдоод байсан учраас эддээ барахгүй байхаа. Надад хурааж хуримтлуулсан мөнгө төгрөгч байхгүй гэвэл Нямдава. Мөнгө төгрөг байхгүй бол байраа барьцаанд тавьчихгүй юу? Манай байрч барьцаанд байгаа. Өргүй хүн хаан байдгийн би. Мах бөөндөх бол их ашигтай бизнес алдаж болохгүй гэв. Ингээд бид хоёр 3 хоног бодсны эцэст эмнэлэгт совлогч хийдэг эхнэрээ ажиллаас нь гаргаад хорооллын 2 өрөө байраа нэгэн хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавиад 5 сая төгрөг өвөртлөн найзтайгаа махны 8 хийхэр Налайх руу гарч өгвөө. Найзыгаа даган хөдөөнөөс орж ирж байгаа махыг шууд тосч аваад л захынханд бөөндөг сүрхий чэнж бол. Эхний үед ч яхав олон жил махны 8-нд явж гарчсан найзыгаа түшээд гар хурууных нь үзүүрт гүйгээд мөнгөч гайгүй олж байв. Гэтэл нэг өдөр Нямдава. Хөгшин чинь багнуур явлаа. Дорнодоос бөө мах ирж байгаа юм шиг байна. Миний нэг хуураад үү? Дорнодоос өхөр хоньны баахан мах авчирч байгааг нь. Сайн хүүхэдтэй. Энэ хүүхдийн хүчинд өвгөнч нь хөлжсөн юм. Энэ 8 дээр хоёулаа бур заана гэснэ. Чи өөрт байгаа бэлэн мөнгө өгөөд явуулчих. Хаа холоос ирж байгаа хүнийг хүндэтгэлдээ тосч уулзахгүй бол болохгүй. Тэгээд ч би газар дээр нь мөнгө өгөөд сурчихсан юм гэв. Би мөнгө өгчихдөг юм уу гэснэ. Би ямар ажилтаа биш хоёулаа явъя л та гэвэл найз маань дуугүй байснаа. За тэгвэл тэг гэсэн юм аа. Ингээд хоёулаа багнуурын цаахан талд хэрлэнгийн гүүрэн дээр нөгөө залуу хүлээж байтал. Шөнө болсон хойно зээл 130 машин ирж зогсоод дотроос нь 30 орчим насны махлаг шар залуу дэвхий тэл буугаад ирвэ. Тэгснэ над руу хиламхийн харж мэндийн зөрөөчгүй. Энэ юу хүн бэ? Гэт Нямдава руу харахад тэр энэ бид хоёр багаасаа нэг гудамжинд тоглож өссөн унган багын найзууд байгаа юм. Саяхнаас мах зархаар миний хамтрагч болсон юм гэж танилцвал. Үүнээс цааш махны тухай яриа өрнсөн тул бэж нэг ихэн бодсонгүй. Нөгөө хоёроос салан брезентер гучсан машины твш рүү цоройн гарч дээр нь байсан мах руу гарч хідэн тосгож гардал. Үнэхээр сайхан тарган махнууд авчирсан байна. Би твшнээс бом бие засах санаатай цааш нилээн яваад зогсдол. Гэнэт нэггүй мөрөн дээр минь гараа тавьчих шиг. Хэн билээгээ дэргэд хартал. Хуучвтар дээлтэй хөгшөвтөр ир зогсож байна. Хаанаас юу хүн гараа дэрв гэж хормын дотор бодсон би. Юу гэвэл тэр дуугүй ухарснаа. Нямдава намайг дуудан чангаар хашгирах үед хурдан алхаад машин руу очиж суучих шиг бол. Би ч мах авчирсан залуутай хамт яваа юм байх та гэсэн шүү юм бодоод тооссонгүй. Нямдава дээр очин мах өгч авалцах мөнгө төгрөг гэж мөнгөн сар байгаад нөгөө хүнийг мартаж өргөч. Харин авсан махаа ачаад Налайх руу ирж явахдаа гэнэт санан Нямдавагаас саяын залуу хэдүүлээ явсан юм бэ гэтэл. Хоёулаа явнлээ. Мах цөөгд байсан залуу сүүлийн үед хамт явдаг болоод байгаа юм гэв. Би хуучвтар дээлтэй хөгшин хүн байгаагүй гэж юу гэхэд над руу гайхсан маягтай харж өгөөч. Мөнгө өгөхэд машины кабинд ороход тэр хоёр л байсан шүү дээ гэсэн юм аа. Би гайхас хийгээд л өнгөрлөө. Ингээд шүн дунд хил биелсэн хойно Налайхад ирээд
Дандаг айлынхаа хашаанд маха чата чигээр нь хонуулахар болж хоёулаа нөгөө айлд унтахаар хэвдэж байтал гэрийн эзэн бие засахаар гараад орж ирсэн. Машины ачаан дээр нэг юм хөдлөх шиг боллоо. Салхигүй шин юу хөдөлдөг юм бол хулгайч биш байгаа. Гэхдээ бид хоёр уралдах шахуу гүйж гарсан юм а. Гэвч сүйттэй юм байсангүй. Хоёулаа буцаад орох гэсэн чи Нямдава надад хандаж "Ямиг аж мэдхүү. Гэр хорооллоор шин хулгайч ихтэй. Хоёулаа үүр цайтал маха ээлжиж мани" гэв. Бээд зөвшөөрн тэгье. Чи ороод унт. Би машиндаа сууж бай гэлээ. Тэгэд кабинд орж суугаад FM-ийн сувг сольсон шиг сонсч суудлаа. Нөгөө айлын нохоо машины твш рүү нэг хуцснаа ямар нэг юмнаас айсан бололтой сүүлээ хавч чадгүй ч. Би гайхсаар машины кабиныг онгойлгон твш рүүгээ хартал. Төрөөхөн миний мөрөн дээр гараа тавьсан гэр твшин дээр сууж байхан дэрээ. Энэ үед өөрийн ирэхгүй чөтгөр шулан бодогддог юм бэл. Бос шуухан гүйж ороод Нямдаваад үдсэн харснаа хэлтэл нөгөөх чинь тоодоггүй. Чи унтаа. Би гарлаа. Гээд гараад явчих. Би ч ямар нэг юм болох болвоогээ чимээ чагнаад байв. Тэгтэл юу ч мэдгэцсэнгүй шүү. Өглөө нар мандсан хойно бүгд босч бид хоёр ч маха аваад цайз дээр ирэн бүтээл сөхтөл дөнгөж өчигдөр шин зөв зүгээр байсан махнууд бүгдээр хорч чийтэл харлчихсан. Зарим нь бүр үнэр ороод ногоорчихсан байв. Ийм юмыг яаж зарж мөнгө болох вэ? Нямдаваач тэр даруй мах авчирсан залуу ууцтаж "Чи юу аваад ирсэн юм бэ? Нөгөө махнууд чинь хүн харахын аргагүй болчихсон байна" гэтэл ууцсны цаанаас "Та нар намайг ловирдах гэсэн юм уу? Өчигдөр үзэж хараад авсан биз дээ" гэнгүүтээ уцаас алгачихлаа. Ийм юм байдгаа гэж хоёулаа гайхсаар өдрийн талыг шал дэмий өнгөрөөгд байтал Нямдава "Чи юу хөгшин хүн яриад байсан бэ? Арай тэр хүн чинь 9 шидийн юм цацчихсан юм биш биз? Биднийг маха өгөлцөж авалцаж байхад нуугдаж байгаад наашаа хөдлөх үед манай машин цэм суугаад энд ирсэн хойноо хэдэн гулууз хулгай хийгээд үлдсэн дээр нь хортой юм цацчихсан юм биш биз? Чи тэгтэл чөтгөр шулам ярьжгүйгээд явуулчихсан юм биш үү?" гэв. Би нэрч тийм юм болов уу гэж бодсон чи нэг л с 'ижиг төрөөд байсан учраас тэр дээр хот руу ирж шүдэж явдаг санжмаа удхан дээр давхад очивоо. Гэтэл санжмаа удхан баг миний бараанаар "Тэр мах чинь хулгай мах байна. Улаан мах зарсан хүн уугаасаа өөдөлдөггүй юм. Та нарын авсан мах хоёр ч муу хүний гарыг дамжин хурч иржээ. Зүгээр нэг айлын мал биш. Хатуу онгодтой бөө удамтай хүний малын мах байна. Малдаа харуулсан сэтгэл нь онгодынхоо хүчээр нэхэд байна. Махны сэг зэмээ нутгийнхэн зүг толгойг нь харуулan газарт бол та нарт хоол болохгүй гайл болно" гэсэн юм. Одоо бодоод байсан чинь түүнээс хойш би нэрээ өөдлөөгүй. Мах зарж хоногийн хоолны мөнгөө олж байгаж авгаа өдий болтол ажилгүй бөөн уур уцаар болсон амтан намайг загнааст. Хадгаламж зээлийн хоршоон тавьсан байрны өрдөөрч нөгөө хоршоотойгоо дашин шог болсон юм аа гэж ярьсан билээ.